Дараагийн мэдээ. Сэлб сэргэлт төслийн хүрээнд натураас хуучнаар S Outlets хүртэл 1.4 км далан шинчилж том түшиц хан хийхээр болсон. Гэтэл энэ ажил эхлээд 1 жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байгаа нь иргэдийн амьдрах орчинд төсөөргөөр нөлөөлж байгааг онцоллоо. Тийм ингээл иймэрхүү байдалтай лавал 2 жил болж байгаа шүү дээ. Энэ их л удаан явагдана. Удаан байгаад байгаа юм шүү дээ. Тийм улам энэ хурдан хийгээд дуусгач мадлын тэгэхэд чи энэ хажуу талын далан малч одоо мөдл явчихгүй юм шүү дээ. Өмнө жилээс л нөгөө бороо ороод энд үер асан шүү дээ. Тэрнээс хойш л гэж бодоо. Тэгээд далангаа жоохон яаж ч мэдгүй буруул тавиад байгаа санагдаад байгаа шүү дээ. Тэгээд шугам сүлжээ маш их хотын төвд учраас одоо энэ баруун далан дагуу тусгай нөгөө нэг харьяа байгууллагуудын 6 ширхэг өндрийн кабель гэдэг ч юм уу. Одоо яг энэ анзаарж байгаа бол энэ барилгуудын дулааны шугамуудыг бид нэр шилжүүлсэн байгаа. Шугам сүлжээний асуудлаас болоод маш их хугацаа алдж байна. Тэгмүүдээ заавал зөвшөөрөл авна. Тэгээд нөгөө нэг хилцэн тохирно, хугацаагаа тохирно. Тэгээ хүмүүстэй мэдээж маш их хугацаа орж байна. Тэдэн дээр л хугацаа алдж байгаа. Энэхүү Түшиц хааны нийтэд төсөвт өртөг 19.5 тэрбум төгрөг, үүнээс шугам шүлжээ зөөн шилжүүлэх ажилд 2.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Их хэмжээний төсвийг зарцуулж байгаа ч сэлбийг сэргээх биш, сэхэлгүй болгож байна гэх иргэдэж байгаа юм а. Түүнчлэн иргэд зундаа сэлб голынхоо эргийг дагаад алхаж салхилдаг байсан бол 4 орчим метрийн энэхүү Түшиц хааныг босгосноор энэ боломж хаагдсан гэж үзэж байгаа юм а. Тэгвэл 1.4 км үргэлжлэх энэхүү Түшиц хаанаас 1.2 км-ийг нь босгосон, харин одоо үлдсэнийг нь 1 сарын дотор хийж 6 сарын 30 гэхэд дуусгахаар 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа юм а. Үерээс хамгаалах зориултаа гэх энэхүү Түшиц хааныг ямар судалгаанд суйрлан байгуулж байгааг тодруулахад одоо нөгөө талаас нь хараад амар хэтэрхий өндөр нэнэ тэрэлгээд бид нар буцаан бололтоо хийгээг учраас буцаан болгох төвшин энд байлаа тэр хүн эндээс харчаа яриад байж бас өрөөсгөл л доо. Дуусны дараа мэдээж шүүмжлэх нэтэр юм хийвэл арай дөхөн байх болов уу гэж бодод. Ерөнхийдөө голын голдрлоо өргөн байлгахыг хадгалаад ихт босоод хана өгсөн болов уу. Одоо энэ байгаа хэрээн төвшнгөөс 70 санжид нөгөө 100 жилд 1% хангамжтай үер чинь 70 санжи тэр доогоор төвшнгөөр л ирнэ гэсэн үг. Энэхүү хааныг газар доор 1 м 50 см цутгаж өргөн ултай төмөр бетон хийцтэй 4-5 м өндөр барьжээ. Үндсэн хийцийн ажлыг дуусмагц явган зам, дугуйн зам тогтчлт хийж ойр орчмын үзмжийг сайжруулах ажил хийгднэ. Үүнд 500 орчим тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн байгаа юм. Үндсэндээ энэ хэмжээний мөнгийг өнгө үзмжгүй гэгдэх Түшиц хааны ойр орчмын тогтчлтод зарцуулснаар сэлб голын өнгө үзмж сайжрах уу гэх хүлээлттэй байна.